Туул усан цогцлбор. Нийслэлчүүд хэрэглээний усаа ганцхан их үүсвэр буюу газрын доорх усаар 100% хангаж байна. Хоногт 185-аас 225 мянган метр куб цэвэр ус хэрэглэж байна. Энэ чигээр байвал 2040 он гэхэд хотын усны хэрэглээ хоногт 772,450 метр куб болж өснө. Тиймээс туул тэрэлжийн голд урсац тохируулгын далан байгуулж туул усан цогцлборыг барьснаар гадаргай ус ашиглах боломж бүрдэх юм. Туул усан цогцлборыг 2025-аас 2032 онд барихаар төлөвлөсөн. Тус усан цогцлбор нь 50-аас 100 сая метр куб ус хоримтлуулах хүчин чадалтай. Далангийн урт 685-115 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 1984 метр байх юм. Уг усан цогцлборыг нийслэл хотыг үерийн эрслээс хамгаалах, унтны усны найдвартай их үүсвэртэй болгох, туулгын экологийн тэнцвэрт байдлыг хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байдлаар ашиглахаар төлөвлөж байна.